хөвгт байгаа шүү. За. За эхний нэг удаагийн тойрог бол би халаад хэрхэн яаж уралдах вэ гэдэг замын танилцуулга явахын учраас одоо хүүхдүүдэд уралдуулахгүй эхний нэг тойргийг чөлөөтэй сул тойрож замаа танилцчаад тэгээ хоёр дахь удаага шууд яг бэлэн гараанаас гарах хэрэгтэй байгаа шүү. За манай тамирчид анхаараарай. За эхний тойрог энд урдчид дугуйтай ах чи явна. Энэ дугуйтай ахыгаас эхлээд дагаад яаж явах уу гэдэг зааварчилгаа өгнө шүү заа юу. Тэгээд хамгийн сүүлд тэр бариа тэр цагаан зураасан дээр бариа барьна шүү. За. Тамирчдын каскыг зөв өмсүүлээрэй. Сайн мэдээг өрхөнд үзэгчдээ өглөөний мэндийг хүргэе. 2026 оны Монголын спорт наадмын спорт төрлүүдийн улсын аврах шалгаруулах тэмцээнүүд 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. За өнөөдөр виртуал дугуйн улсын аврах шалгаруулах тэмцээн болон байд харван улсын аврах шалгаруулах тэмцээнүүд ган спорт зал болон YouTube алсаас шууд дамжуулагдсан хүрэх болно. За яг одоо бидний харж байгаачлаа виртуал дугуйн улсын аврах шалгаруулах тэмцээн YouTube алсаад эхлэхэд бэлэн болсон байна. За эхлээд виртуал дугуйн улсын аврах шалгаруулах тэмцээн бяцхан тамирчдын маань өрсөлдөөнөөр эхэлж байгаа. Баланс байк буюу баланс дугуйны бяцхан тамирчид маань өрсөлдөн. За ингээд 3 настай тамирчид баланс дугуйгаар хоорондоо уралдана гэсэн үг. За 3 насны баланс дугуйн ангилалд бол 6 тамирч оролцож байгаа. Ивэлт наран, бэлэг төргөлт, үүрэн заяа, анх очис, эрхэн бэлэг, ивэлт гэсэн 6 тамирч. За эхний ээлжинд бол тамирчид маань замаа үзэж байна. За тэгээд мэдээж 3 насны 6хан тамирчин байгаа учраас 6 тамирчин шууд нэг уралдаанаар л ялагчаа шийдээд алт мөнгө хүрэл медальтангууд тоодорох юм хуваартай. За түнчлэгч нь замыг харуулж өгч байгаа харагдаж байна. За баланс байк дугуйг бас үзэгчдэд сонирхуулах юм бол одоо дөнгөж анхлан суралцж байгаа
бяцхан хүүхдүүдэд маань зориулсан. За ямар нэгэн дөрөв болон гинж байхгүй. За нэг 2-3 орчим кг хэмжээтэй. Тамирчид маань өөрсдийн одоо долгуур эргэтэн буюу хөлөөрөө залж явах ийм учиртай байдаг спорт байгаа. За ямар ч тач 3 насны ангилалд бол хүүсийн ялгаагүй эрэгтэй эмэгтэй холилдож оролцож байгаа. За тэгээд одоогийн байдлаар 3 насны 6 тамирч оролцсноос нэг нь эмэгтэй. Үлдсэн 5 нь бол эрэгтэй байна. Ганц эмэгтэй нь 14 дугаартай. Дүүрэн заяа. За тамирчид маань аюулгүй байдлыг хангах үүднээс одоо зориултын хамгаалтын хэрэгсэл буюу одоо толгойн каскийг өмссөн байгаа харагдаж байна. За одоо харж байгаа шлийн конуснуудыг тойрч уралдаад 2026 оны баланс байкны дугуйн тэмцээний улсын аврах шалгаруулах тэмцээнд аврагуудаа тодруулна. За Монголын спорт наадмын хамтын үнцнийг зохицлоогч дэлхийн рүү тэмүүлэх үндэсний брэнд Mon Logistics хамтын хүч хариуцлагатай ирээдүй Бадрах Energy, Open Data Intelligence Network, Odintech дэмжигч байгууллагуудаар эрүүл амьдралын агшин бүрт Ecos ад жаргалтай гэр бүлийн төв UG Park тус ажиллаж байгаа. За 3 настай бяцхан тамирчдын маань шууд түүчилэгчин дагуулад уралдах юм байна. За баланс банкны хувьд бол 3 4 5 6 гэсэн 4 ангилал дээр тамирчид маань хурдж авахал самгаас орно. За ганц эмэгтэй тамирчин дүүрэн заяа маань харагдаж байна. Ээжээсээ зөвлөгөө авч явах шиг байна. За 3 нас буюу одоо 2023 онд төрсэн хүүхдүүд гэдэг бол UNC-гийн анхны улсын аварга зохиогдоод жил болсны дараа 2 дахь улсын аварга зохиогдож байх үед төрж байсан хүүхдүүд гэсэн үг. За мэдээж хүүхдүүдийн өрсөлдөөн учраас хүүхдүүдийн өрсөлдөөн учраас одоо эцэг эхийн мэдээж оролцоо байх ёсгүй. Эцэг эхчүүд маань одоо хүүхдүүдээ хооронд нь сайхан цэвэр сайхан шударгаар нь өрсөлдүүлээд өөрсдөө сайхан үзэж байж өстой. За 9 дугаартай гарч уралдаж байгаа бэлэгт оргил манаас. False start буюу төрүүлж гараа хийгээд. За уралдаа эхэлсэн. Эхлэлийг манай бэлэгт оргил ихсэн хийж байна. За бэлэгт оргилийн араас дүүрэн заяа болон эрхэм бэлэг нар гарч ирсэн. За бэлэгт оргил ер нь нэлээд сурцтай л явж байна да. Бэлэгт оргил нэлээд хол, ард нь дүүрэн заяа. За гараанаас ер нь гарч чадахгүй үлдсэн нэг тамирчин байгаа да. 49 номертой ивэлт байсан. За ингээд бэлэгт оргил маань 3 наснда төрүүлж байна. 2 дугаар орнд буюу одоо аман үзүү. Эмэгтэй тамирчин дүүрэн заяа маань одоо үеийн сайхан залуустайгаа өрсөлдөөд мөнгөн медалийн болон сангаж байна. Баяр хүргэе. За хүрэл медалийг эрхэм бэлэг хүртсэн. За бэлэгт оргил яалтчгүй нэг уралдаа эхлэхээс өмнө төрүүлж гараанаас гараад гэгэлзээдсэн төрүүлэх гээд байсан юм байна. Яалтчгүй. За харин 49 дугаартай уралдсан ивэлт маань харин гараанаас гарч чадлаггүй л авцарчих шиг боллоо. За ингээд Монголын спорт наадмын одоо хамгийн залуу аваргаар бэлэгт оргилд тодорлоо. Баяр хүргье. За дараа нь 4 насны тамирч английн тамирчид байгаа. За 4 насны хувьд одоо хамгийн олон буюу 10 гаруй тамирч оролцож байгаа. 10 гаруй тамирчин мэдээж энэ жижиг зам дээр багтахгүй учраас 2-3 хэсэгт хуваагаад хэсгүүдийн эхний 3-т шалгарсан тамирчид финалийн уралдаанд гарч уралдана гэсэн үг. За нэг 10 орчим тамирчин байгаа учраас ер нь 2 хуваах бол удаа 2 хэсэгт хувааж уралдах байх.
дугуйгаас хураадах юм шүү. Дугуйгаас хураадах дараагийн насны анги дуурайж тавьчихсан. Дугуйгаас хураадж өгсөн шүү. Тэгэхээр эцэг хүн манайхаараа дараа өргөжлөөс үүсгэж хүүхдүүдийн дугуйгаас авч өгөөрэй. За, ууштай байж байгаа эцэг хүн тамирчдын нэрсийг дуудсан шүү. Тамирчдын нэрсийг дууд. За, 4 нас дугуй маань 15 тамирчин бүртгэл байгаа. 15 тамирчин. Тийм учраас 4 настай хүүхдүүд маань 3 сая байгаа гэж уралдсан шүү. Ихний 5-5-аар 3 сая уралдаа. Ихний хоёр шалрсан тамирчин дараагийн финалын уралдаа шалрсан шүү. Тийм учраас 5 ихний 5-ыг дуудана. Тэгээд ихний 5 уралдаа дуусаад 2-5. Тэгээд сүүлдээ финалын уралдаа явах байгаа шүү. Тийм учраас хүүхдүүдээ маш сайн ойлгуулаад ихний 2 маань дараагийн шалрсан шүү. За, тав тамирчин Азийг үргэлжлүүлсэн. Салангоо 4 номер. Өрнөө бэлэг 55 номер. Юрт 26 номер. Игэл 45 номер. Тамирчин тосоо. 39 4 55 26 45. За Балаас банк дугуйн улсын аврал шалруулах тэмцээний 4 насны ангиллын хагас гшаагараанууд эхлэхэд бэлэн болсон. За 4 наснд 15 тамирчин өрсөлдөн 15 тамирчин маань 3 хэсэгт хуваагдаад за тэгээ хэсэгт бүрээр шалгарсан тамирчин маань финалийн уралдах юм байгаа. За 15 тамирчнаас эхний гараанд уралдах тамирчид бол Азиг, Солонго, Өрнүүн бэлэг, ертөнд итгэл гэсэн 5 тамирчин уралдана. За 39 номертой Азинх, 40 дугаартай Солонго, 55 дугаартай Өрнүүн бэлэг, 26 дугаартай ертөнд, 45 дугаартай итгэл нар эхний гараанд гарч уралдана. За мөн одоо 4 дугаартай Солонгогийн хувьд байгаа ганц эмэгтэй тамирчин маань байна. За сая 3 насны дээр бол оролцсон ганц эмэгтэй тамирчин бол дүүрэн заяа мөнгөн медаль авчихсан байгаа. За мэдээж бяцхан тамирчид маань байгаа учраас эхний ээлжинд шууд сүр сарыг уралдуулчихгүйгээр замыг нь үзүүлж нэг удаа бол замаа үзэх боломжийг өгч байна. За энэ эргэлтэн дээр одоо энэ саяны дээр 26 дугаартай тамирчин маань шууд ихтрээ гараа явчихж байгаа харж байна. Энэ дээр л нөө баланс байк гэдэг яг үндсэн нэршлийн маань утга учир гарч ирнэ гэсэн үг. Тэнцвэрээ сайн олж явах тийм гол үндсэн суурьтай. За Солонгоо бол сайн байгаа юм байна амартач. Зам үзэхтэр бол нэлээд сормгоо яваад замаа үзэж дуусгалаа. За дөрөв насны байгаа. Апэд болсон байна. За хоёр тамирчин дараагийн шалгалт дараадаг шин. За дараагийн шүмжлэлөө агjoo хашиж тосоо. За маш. За эхний гараа аль биесээр эхэлсэн 4 насны. За яг л зам үзэлт буюу урьдчилсан гараан дээр харагдчихсэн. Солонго маань тэмцээрийг тэргүүлчихсэн явж байна. За ар дээр 2 дээр тамирч бас нэлээд ойртоод ороод ирлээ. 26 дугаартай ертөнд 2 дугаар орно 39 дугаартай Азийнх одоогийн байдлаар 3 дугаар оронд явж байна. 5 тамирчлаас 2 нь финалийн шатнд гарч уралдан. За ямар ч тач гараанаасаа эхэлж тэргүүлсэн. Солонго маань төрүүлж байгаа юм байна. 2-т ертөнд орчих шиг боллоо. За тэгээ 3-4 дүүр барин тамирчид нэлээд ойролцоо орж ирсэн. За Солонго финалийн шатнд гарч ирлээ. 2 дугаар финал ертөнц мөн финалийн шатнд гарч ирсэн.
47 намжтай Зэлүн, 27 намжтай Жиг Хүслэн, 35 намжтай Таны, 17 намжтай Цогбаатар, 33 намжтай Галт, 2-р гарагтай. 47, 27, 35, 17, 33. 옵션하는 대별로 자, 됐어. 자, 잠시 시간 보시면 자, 이렇게 테스트 줬죠. 자, 지금부터 쭉 나가봐라. 자, 봐라. 잠시 잡아오고 있어요, 이렇게. 자, 봐라. За 4 насны 2 дугаар гараа. За 2 дугаар гараанаас шалгарсан эхний 2 тамирчин финалийн гараа руу буюу шигшээ гараанд гарч оролдох эрхтэй болж ирнэ гэсэн үг. За тамирчид маань мэдээж одоо хамгийн сайн дасгалжуулагчид болох эцэг эхүүдээсээ зөвлөгөө аваад урмын үгийг сонсоод эхлэхэд бэлэн болж байна. 2026 оны Монголын спорт наадмын одоо хамгийн игдүүтэй тэмцээн гэж хэлж болохоор ийм тэмцээн байгаа. Одоо Монголын спорт наадам маань одоо 3-4 настай хүүхдүүд ч гэсэн ингээд хоорондоо өрсөлдөх боломжийг нээж өгч байгаа гэдгээр онцлогтой байгаа шүү. За эхэлсэн. За эхний 4 тамирчин бол гараанасаа нэлийн хурдтай гараад явлаа. 33 дугаар тамирчин маань бол ер нь нэлээ холдоод яг чиглүүлэх шүүгчийн араас явж байгаа харагдаж байна. Маш ойрхон уралцаар 33 дугаар тамирчин 1 дугаар байранд орлоо. За 33 болон 47 дугаартай тамирчид маань тэргүүлээд финалийн шатанд шалгарч байна. 자, 타오, 헐보로, 조가, 두치기. 어이. 자, 헐보로 나가려도. За 13 дугаартай тамирчин мөх хүслэн хүлээж байна. За эрэгтэй тамирчин байгаа харагдаж байна. 5 насны баланс байкны улсын аврал шалгаруулах тэмцээний 3 дугаар гараа. За чиглүүл шүүгчээ дагаад мэдээж эхний хэлтийн тамирчид замаа үзэж байгаа. Замх хүслэн нэлээ идэвхтэй шүүгчээ дагаад замаа үзэж байгаа харагдаж байна. За нэхний урьдчилсан гараа буюу зам үзэлтэн дээр л ер нь тамирчид хэр байна гэдгээс нь яг үндсэн гараан дээр яаж уралдах нь тодорхой болчиход байгаа даа харагдаад байгаа. Одоогийн байдлаар 23 дугаартай мөх хүслэн нэлээд
Сайн байгаа харж нарын 3 тамирчин бол их ойрхон орж ирсэн. Монголын спорт наадмын хамтын үн цэнийг зохицлоогч дэлхийн рүү дэмүүлэх үндэсний брэнд Mon Logistics Group хамтын хүч хариуцлагатай ирээдүй Бадрах Energy, Open Data Intelligence Network, Odintech дэмжигч байгууллагуудаар эрүүл амьдралын агш мөртэй экос ар жаргалтай гэр бүлийн төв UG парк тос ажиллаж байна. Хамтран ажиллагч бол дэмжигч байгууллагуудаа баярлалаа гэж хэлмээр байна. За 4 насны сүүлийн гараа. За мөнх хүслэн Анбат 2. Мөнх хүслэн бол эргэлтийг бол маш сурамгаа хийгээд арын тамирчлаас олд тасарчлаа. За 4 насны дээр ерөнхийдөө одоо бариа руугаа амжилтаа орчих юм бол пенальтх юм байлгүй дээ мөнх хүслэн. Арын тамирчнаас асар хол тэргүүлээд финалийн шатны шалгарч байна. Арын 2 их ойрхон уралдаан болсон доо гэсэн Анбатан финалдлаа. Анбатан 2 дугаар өрний шалгарч инхүү шигшээ уралдаанд гарч уралдахаар боллоо. За Балас банкны 4 насны финалийн уралдаа эхэлсэн. 33 дугаартай Галт, 47 дугаартай Зилэм, 4 дугаартай Золонго, 26 дугаартай Ертөнц, 23 дугаартай Мөнх хүслэн, 6 дугаартай Энэрлар уралдаж байгаа. За Мөнх хүслэн маань 3 дугаар гарааны тэргүүлэгч маань 1 дугаараар орж ирсэн. За Зилэм мөнгөн медаль, Солонго хүрэл медаль дээр буусан. За Солонгоо маань хүрэл медаль дээр буулаа. Мөнх хүслэн төрүүллээ. Самартач ингээд 4 насны англи амжилттай болж өндөрлөөд 23 дугаартай гарч уралдсан Мөнх хүслэн 2026 оны Баланс банкны 4 насны ангилалтаа авраг болж байна. За 2 дугаар 47 дугаартай гарч уралдсан Зилэм мөнгөн медаль авсан. За хүрэл медалийг харин эмэгтэй тамирчин 4 дугаартай Солонго хүртлээ.
자, 선택 국조가 자, 오른쪽 노악하셨으면 자, 목 앵클 부위 이게 허리를 해주시죠. 대단해요. 나처럼. 이거는 허리로 오셔야 되죠. 자, 이게 되시는 거지. 안을 쓰려면 상가 안을 내려면 일등 두죠 이러면 맞고 걸어 이러면 친구 시기면 두주가 두주가 아마상 걸을 때면 자, 내려서 선생님 주신 가르쳐드리는데 아론난 두중 허일 허일 두중으로 허리게 자, 두중으로 말 두중 허일 말 허일 자, 허리게 말 아론난 두중으로 자, 내가 지금 쓰면 저 하나씩 잠깐 쳤잖아. 저 하나씩. 자, 이게 손에 왔잖아, 없지? 자, 왔잖아, 어때는? 자, 다하자. За дараач нас 5 насны ангилалд 21 намирчин оролцож байгаа. 21 намирчныг 7-7-оор нь шууд 3 хэсэгт хуваах юм байна. 3 хэсгээс мөн өмнөх 2 насны адилхан 3 хэсгээс шалгарсан ихний 2 тамирчин финалийн гараанд гарч уралдан. Финалийн гараанд 6 тамирчин хэсгээр шалгарсан 6 тамирчин уралдах юм байна. За тамирчид маань мэдээ замаа тестлээд ихний урьдчилсан гарааг хийж байна. Өнөөдөр буюу 2026 оны 1-р сарын 24 бол Монголын спорт наадмын 2026 оны Монголын спорт наадмын 6 дахь өдөр байгаа. За Айстоп хамтлагийн одоо рэпер Боги буюу одоо Чулуун баяр харагдаж байна. Бас өнөөдөр охиноо тэмцээнд өсөлдүүлэх гээд авчирсан байгаа харагдаж байна. Тэгээд Чулуун баярын хувьд бол хөдөө амьдарч байгаа гэсэн тийм мэдээлэл байгаадсан. Тэгээд хөдөөнөөс хүүхдийнхаа хүсэл мөрөөдлийн төлөө тэгээд хүүхдүүдээ үеийн амьдарчтай өсөлдүүлэхийн төлөө авчирсан бас ийм үлгэр жишээ аав ээжүүд олон байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд Айстоп хамтлагийн одоо Богийнхта баярлалаа гэж хэлмээр байна. Бусад эцэг эхүүдтэй үлгэр дуурайл болоод явж байна. За 5 насны эхний гараа эхэлсэн. За эхний хоёр тамирчин бол нэлээд тасарсан гарч ирээд байгаа харагдаж байна. Хувийн дугаар 22-18 гэж байна. 18 дугаартай ханга 22 дугаартай Батгүй хоёр ер нь финалийн гараа руу гарах болцлоо хангчлаа. 3-т харин Ананд арай дутаад 3-т орчлоо. За ингээд Батгүй болон хангаанаар финалийн гараа руу шалгарч байна. За дараагийн шатнууд тавьж байгаа. Нэгү. Очны дээр ото болж байна. Хөрөнд дээр очтоо дээр
사람이 이해했다. 저 사람. 그러면 자, 헐기스 고추대기. 하나가 맞추죠. 나가겠다. 자, 고추다만 두추다만 두추는 헐기스 고추대기. 그러면 자, 고추다만 달다만 두추는 자, 다음 수준 잡아봅시다. 자, 이제 나가다가 잡아보세요. 안쪽 깨끗 잡아보세요. 자, 하나 잡읍시다. За дараачихаараа хэлсэн. 5 насны 2 дугаар гараа. За эхний давирч бол бусдаас багдрыг тассан байдалтай ариун сүлд одоогийн байдлаар ерөнхийдөө финалийн шигшээ гараар орж ирэх нь ойлгомжтой болсон. 31 номер уудам очир 2 дугаар байранд орж ирлээ. За ингээд уудам очир ариун сүлд 2 маань финалийн уралдаан руу шалгарч байна. Баяр хүргэе. За 5 насны уралдаан бол харин нэлээд өрсөлдөөнтэй болчихлоо.
За дараачихаараа эхэлсэн дараачин гарааг уудам уг тэргүүлж явж байсан боловч эргэлтэн дээр эргэлтэд харах үегээд урдаа тамирчин оруулсан 11 дугаартай тамирчин тэргүүлчихсэн. За холдоо явчлаа. 32 дугаартай тамирчин 2 дугаар байран дээр явж байна. 32 номер пенальти шалгасан. За 11 дугаартай тамирчин за нэрийн нарах болж амжаагүй ямар ч финалийн шатнд шалгарсан. Нилээн тасархаа орж ирлээ. Маш сурцтай энэ тамирчин байна. Энэ 2 дугаар байранд уудам ороод 32 дугаартай уудам ороод финал руу гарч ирж байна. За ингээд 3 хэсгээс эхний 2 шалгарсан тамирчин тус сүүлийн шигшээ уралдаанд уралдах болно. Дараачихаараа эхэлсэн дараачин гарааг уудам уг тэргүүлж явж байсан боловч эргэлтэн дээр эргэлтэд харах үегээд уудам уг тэргүүлж явж байсан боловч эргэлтэн дээр эргэлтэд харах үегээд тэргүүлчихсэн. За холдоо явчлаа. 32 дугаартай тамирчин 2 Батгүй. За финалийн уралдаа эхлэхэд бэлэн болсон Ханга, Батхүү, Уудам очир, Ариун сүлд, Уудам Цэцэн гэсэн 6 тамирчин маань 3 хэсгээс эхний 2 байранд шалгараад тус шигшээ уралдаанд гарч ирэхэд бэлэн болсон байна. За нийт 21 тамирчнаас үлдсэн 15-ыг ардаа орхиод энэ 6 шилдэг маань хоорондоо финалдж байна. За манаас дугуй гэдэг бол одоо мэдээж хүүхдүүд маань зориулсан дугуй байгаа. За наагур сүүлийн гараа тэргүүлсэн Цэцэн энэ эргэлтээдээ их сайн хийгээд байгаа маа. Эргэлтэн дээр л ялч ингээд зөрүү гаргаад тэргүүлж эхлээд байгаа. За тэгээ урд гараад ирвэл тэгэл манай үнч тэгээд энийгээд явж өгнө шүү дээ. За Цэцэн улсын авраг болж байна. 2-31-57 их ойрхон орцсон шүү. Уудам очир ариун сүлд 2 дугаар гарааны 2 их ойрхон орцсон. За миний нүдээр бол ер нь уудам очир 2 мөнгөн медаль авчуул гэж харлаа. За ингээд Цэцэн маань 2026 оны баланс дугууны 5 насны ангилалд улсын авраг боллоо. Баяр хүргэе. За мөнгө хүрэл медаль бас нэлээд ойрхон барианд орчихсон уудам очир ариун сүлд 2. За энэ хоёрыг бол шүүгчд маань тэгээд зураг бичлэгээ нэгтэлж үзээд шийдвэрээ гаргах бах. За энэ эргэлтэн дээр бол яалтч үзсэн. Тэгээд арийнхаа тамирчдаас тасраад явцсан. За фото финиш буюу одоо сая 2-3 тайлд нь орсон бэ гэдэг дээр л. За мөнгө медалийг ариун сүлд өртөж байгаа юм байна. За тэгээд хүрэл медаль дээр уудам очир. Бусан. За ямар ч тач сүүлийн буюу 3 дугаар гарааг тэргүүлсэн Цэцэн маань нийт тамирчлаа тэргүүлээд 21 тамирчныг тэргүүлж авраг болсон бол 2 дугаар гарааны 1-2 дугаар шалгарсан ариун сүлд мөнгөн медаль, уудам очир хүрэл медалийг тос хүртэж байна. За 6 насны хувьд бол их цөөхөн тамирчин байгаа учраас 2 зонд хуваагдаад 2 зоноос бараг шалгарсан эхний 3 нь за уралдааны замд гарахаас өмнө тэгээд ээжтэйгээ сайхан селфи татуулж аваад уралдаханд 13 дугаартай тамирчин маань
자, 고춧가루. 떠서. 아랫가루. 고춧가루. 우춧가루. 아랫가루. 자, 이렇게 부르시면 자, 그러니까 담으시면 잡아오시죠. 자, 담으시죠. 잡아오시죠. 자, 잡아오세요. За тамирчид маань замаа үзэж байна. 6 насны тамирчид гэх юм бол өмнөх 3 нас авах юм бол хамаагүй хурдтай цаг үзүүлэх нь ойлгомжтой тэгээ насаараа. 자, 아무리 하라고 해주면 안 그래도 자, 이쪽에 좀 나가서 좀 섞어줘. 야, 가라데라, 내래, 야쇼. 자, 오른쪽만 어디 있을 때. 자, 가라데 좀 주세요. 뒤로. 이제 나가라. 자, 안가라가 이제 실도 보면 되면 자, 안가. 빨리. За Балас Байк дугуун улсын аврах шалгаруулах тэмцээний 6 насны ангиллын эхний гараа эхэлсэн. За эхний гарааг 16 дугаартай тамирчин тэргүүлчихсэн 12 нөхөө орох юм байна. 43 13 2 за 16 43 1 2 дуурайнд орсон 36 дугаартай тамирчин маань яг барааны дээр доор ирээд дугуунасаа унчихлаа. За ихтэй дараа жилийн тэмцээн байгаа. (2026) оны Монголын спорт наадмын хамтын үн цэнийг цогцлоогч дэлхийн рүү төлөвлөх үндэсний брэнд Mon Logistics Group хамтын хүч хариуцлагатай ирээд Бадрах Energy, Open Data Intelligence Network, Odintech дэмжигч байгууллагуудаар эрүүл амьдралын агшин бүрт Ecos ажиргалтай гэр бүлийн төв UG Park тус ажиллаж байна. За энэ оны Монголын спорт наадмын хамгийн сүүлчийн өдрүүдийн тэмцээн үргэлжилж байгаа. За энэ төрлийн тэмцээнтэй зэрэгцээд бол ган спорт дааланд байт харвагны улсын аврал шалгаруулах тэмцээн зохиогдож байгаа. За 8 дугаартай тамирчин тэргүүлээд явж байна. Нилээ хоол гарч ирээд тэргүүлчихсэн 59. За эргэлт сайн хийснээр 30 номер 2-т орсон. 59 3-т орлоо. За ингээд финалийн 6 тамирчин мөрдөж байна. 6 насны ангил дээр.
За тэгээд энэ оны одоо нэгдсэн улсын аврал шалгаруулах тэмцээн Монголын спорт наадмын хамгийн залуу аваргууд яг одоо энэ мөчөд төрж байгаачлан тэгээд 80 настай буурлаас одоо энэ 3 4 настай хүртэл жоох хүүхдүүдийг за энэ хүмүүсийг нийтэд нь спорт нэгтгэдэг бол спорт холбоотыг Монголд бол UNC буюу Монголын спорт наадам нэгтгэдэг юм аа үзэгчтэй. За финалийн 6 тамирч маань гарч ирсэн 13 дугаартай Аж Бэлгүн, Аж Бэндэр явуулчлаар үзэгчтэй 43 дугаартай Төвшиг, 16 дугаартай Мөнх Эрдэнэ, 8 дугаартай Чин Зоригт, 30 дугаартай Төгөлдөр, 59 дугаартай Бэлэгт гисэн 6 тамирчингаас маань баланс дугууны 2026 оны 6 насны ангиллын авраг тодорно. За тамирчид маань фол старт буюу одоо шүүгчийн дохиогүйгээр эхэлж байна. За мэдээж одоо адилхан 6 настай хүүхдүүд өрсөлдөж байгаа учраас эцэг эхчүүд маань бас нэг хүүхдүүдтэй нөлөөлөхгүйгээр хүүхдүүдэд шудраг өрсөлдүүлэх хэрэгтэй байгаа шүү. Эцэг эхчүүдээс анхааруулж хэлэхэд. За финалийн гараа эхэлсэн Чин Зоригт гарааг сайн эхлүүлсэн эргэлтэн дээр алдах үедээ гэсэн. За Чин Зоригт эргэлтээ сайн хэлээ гэсэн чинь хажуудлын хашлаг руу яваад орж байгаа алдлаа. Сарын залуу тамирчлаас одоо эргэлт сайн хийсэн л ер нь медальдар буучгаад байгаа шүү дээ. За Чин Зоригт эргэлтээ маш сайн хийгээд финал руу гараад ирэх шиг боллоо гэсэн Мөнх Эрдэнэ хоёрт ороод 3 дугаар орон түвшиг орлоо. За ингээд 2026 оны баланс дугууны 6 насны улсын аврал шалгаруулах тэмцээнд Чин Зоригт улсын авраг болж байна. Мөнгөн медалийг 16 дугаартай гарч оролцсон Мөнх Эрдэнэ авсан бол 3 дугаар оронд Төвшиг эзэлж ийхүү. Баланс дугууны 2026 оны улсын авраг шалгаруулах тэмцээний медалнууд маань тодорлоо. Баяр хүргэе. За одоо эдгээр хормын дараа BMX дугуй буюу одоо экстрем дугууны үзүүлбэрийг Монголын дугуй холбооны тамирчид үзүүлэх юм байна. За экстрем дугууны үзүүлбэрийн дараа бяцхан тамирчдын маань шагналыг гардуулж медалийг олгох юм байна. Ингээд 2026 оны Монголын спорт наадмын хамтын үндэсний цогцлогч, хамтын үйл хариуцлагатай ирээдүй Бадрах Energy, Open Data Intelligence Network, Odin Tech, Дэлхийрүү төмөлөх үндэсний брэнд Mond Logistics Group, за дэмжигч байгууллагуудаар эрүүл амьдралын агшин бүрт Ecos, ажиргалтай гэр бүлийн төв YouTube парк тос ажиллаж байна. BMX үзүүлбэрээр эргэн уулзъя үзэгчтэй. За манай үүдэнд байгаа ээж аав нар маань хүүхдүүдэд бас авж байгаарай. Одоо эндээс манай экстрем үзүүлбэрийн хэрэгсэл маань орж ирнэ. За тэгэхээр хүүхдүүдэд чөлөөлүүлж байгаарай. Хэсгээ чөлөөлүүлж байгаарай. За юу үүдний хэсгээ. Одоо энэ хөдөөмөд. Манай ээж аав нар хүүхдүүдэд аваарай. Манай ээж аав нар хүүхдүүдэд аваарай. Одоо энэ талбайг чөлөөлж өгнө шүү. За энэ бэлтаан дээр халтрыг учир аюултай аваарай.
За манай үүдний хэсгээр төр чөлөөлөд өгөөрэй. Цаагуур ч одоо юм орж ирэх шүү. За юу. Манай найзуудыг авж байгаарай. Яг зөв. За яг одоо манай аюултай үзүүлбэрийн эзэд маань талбай дээр гарч ирж байна. Манай хүүхдүүд маань бас дугуй спортоор хичээлж байгаа. Дугуй спортын нэг төрөл болох экстрим BMX төрлийн бас гайхалтай үзүүлбэртэй танилцж байгаа учраас хүүхдүүдээ бас аюулгүй байдал талаас нь талбай руу битгий оруулаарай. Ээж аав нар маань. За манай үзэгчд маань саналаа найзлуулахгүйгээ түрүүн хэлсэн байгаа. Манай хэд маань сонсоогүй юм шиг байна. Тийшээ буцаагаад суугаад өгөөрэй. Аюулгүй байдлын зүгээс. Энийг авах. Тийшээ дээшээ суу, таанчаа суу. Бүр тийшээ. Саналуудаа бүр авч. Гайхалтай. За манай одоо экстрим дугуйчид бие халаалтандаа гарч ирж байна. За энэ бол нэг талаараа ам өрссөн бас үзүүлбэр гэж болно. За эдгээр үзүүлбэрийг
одоо бас ганцаараа ерөөсөө давтаж болохгүй шүү манай бяцхан хүүхдүүд маань те. Энэ залуучууд маань энэ үзүүлбэрийг хийж сурахын тулд маш олон удаагийн давтацтай, олон удаагийн одоо бэлтгэл хийсэн. Үүнээс гадна маш зоригтой, эрэмгий тим хүүхдүүд байгаа. За тэгээд халаалтанд гараад эхэлсэн байна. BMX-ийн төрөл одоо экстрим төрөл нь 2020 онд Токиогийн Олимпиад оролцсон бас олимпийн нэг төрөл. За одоо мөн бас зуны олимпиад энэхүү төрлийг бид бүхэн зурагтаар үзэх нь байна. Тэгэхээр дугуй спортод хайртай, дуртай бяцхан хүүхдүүд маань одоо ийм үзүүлбэрийг олимпийн хэмжээнээс харах нэ. За яг одоо бол манай одоо дугуйн холбооны дугуйн экстрим төрлийн 4 тамирчин бол одоо үзүүлбэрээ үзүүлэх гээд бие халааж байна. За манай энэ одоо хар цамцтай цагаан дугуйтай залууг бол одоо Дэги гэдэг. За Дэгигийн бас бие халаалт. За яг энэ одоо энэ цагаан цамцтай хар касктай энэ залууг бол одоо төв мо гэдэг байгаа. За бүгдээрээ бас энэ залуучуудаа тэмжээд урам өгөөд гоё алга ташитэй манай хүүхдүүд манаас анх удаага магадгүй зарим нь дугуй энэ төрөлтэй бол танилцж байгаа байх. За экстрим спорт бол urban спорт буюу одоо өнөө цагийн орчин үеийн залуучуудын спорт гэж хэлж болно. За Mr. MC. За BMX-ийн холбоо бас төрлийг хөгжүүлж байгаа. За төвшөө маань бид бүхэнд бас халаалт хийж үзүүлж байна. За ягаан бэлитэй энэ цагаан подолтой залуу бол төвшөө. За яг одоо энэ үзүүлбэр үзүүлж байгаа залууг бол мөнгө сайхан буюу MC гэж одоо экстрим дугуйчид дундаа алдартай тийм залуу байна. За төвшөө бид бүхэн сая маш олон гоёмсог эргэлтүүдийг хийж үзүүллээ. Энэ залуу маань бас сая хүүхдүүдийн маань дугуйг чиглүүлж өгсөн залуу байгаа. Хэрвээ та бүхэн сая анзаарсан бол за экстрим төрлүүдийн ер нь спорт бол маш олон төрөл байдаг, олон спорт байдаг. За дугуй спорт яг энэ BMX бол маш аюултайгаас гадна маш уран тансаг, гоёмсог, тамирчдын хувьд бол маш их мэдрэмжийг шаардсан, маш их эр зоргийг шаардсан, тэнцвэр шаардсан тийм төрөл байгаа. За одоо энэ манай мо сая араараа дугуйг бас унж хийж үзүүлж байна. За BMX-ийн төрөл бол одоо бас BMX-ийн дугуй нь өөрөө бас яг энэ үзүүлбэртээ тохирсон ийм дугуй байдаг, төрлийн дугуй байдаг. За нэгхэн араатай дэм дугуй давж үсэрлээ. За MC-ийн үзүүлбэр төвшөө араас нь дахиад давж байна. За манай DJ одоо манай BMX-ийн залуучуудын өгсөн аяыг бас ингээд ард нь дэвсээд өгөөрэй. За өнөө цагийн орчин үеийн залуусын urban спортуудын төрлүүдийн нэг. За залуучууд маань бас одоо хамт халаалт нэгэндээ болчихсон байгаа учраас үзүүлбэрүүдээ үзүүлж байна да. За урд дугуйгаа эргүүлээд арагш нь үзүүлээд акробат үзүүлбэрийг дугуйтай хийж байна гэж хэлж болно доо. За тэгээ ердөө хоёрхан дугуйн дээр энэхүү үзүүлбэрийг үзүүлж байгаа гэдгээр бас онцлогтой. За тэгээд тамирчдын маань тэнцвэр, за биеийн хөгжил тэгээд олон зүйлийг шаардсан, эр зориг, авьяас шаардсан төрөл байна. За төвшөө. За эргэлтээ үсэрсэн. За 2020 оны Олимпиос эхлээд яг энэ төрөл бол одоо олимпийн төрөл орж байгаа. Бид бүхэн зуны олимпийг үзэх юм бол энэ төрлийн олон улсын өрсөлдөөнийг бол одоо хамгийн наазах нь үзэж болно. За тэгээ үүнээс хойш бол одоо албан ёсоор бас олимпийн төрөл явж байгаа. Тийм спорт зүгээр нэг үзүүлбэр, энгийн үзүүлбэр үзүүлж байгаа биш. Бүгд манаас оноо авах, аюултай, эрсдэлтэй, ур чадвар шаард үзүүлбэр байгаа. За бүгдээрээ нэг гоё. Залуучуудтай гоё заал дүүрэн алга ташдаг өгөө. Бүгдээрээ гоё дэмжээ. Найзуудаа шүглэж болж байна. Гайхалтай. Энэ залуучууд гэрлүүгөө ороход бол лифт хэрэг байхгүй. Шатаараа шууд дугуйтайгаа орцдог. Шатаараа бус буугаад тэрээсээ гарцдаг.
тийм залуучуудтай. За Монголд бол одоо 10 гаруй жил яг энэ BMX спорт, экстрем спорт бол одоо хөгжиж байгаа. Эдгээр залуучууд бол 7 жилийн хугацаанд бол энэ спортоор хичээлж байгаа. Энэ төрлөөр хичээлж байгаа залуучууд дугуйн тайртай. Үүнээс гадна одоо дугуйн уран тансаг хөдөлгөөнүүдийг давтаж бусдад бас төлөвлөж байгаа залуучууд байна. 7 гаруй жилийн хугацаанд бол одоо ер нь 7 жилийн хугацаанд бол одоо хичээлж байгаа. За манай Монголд бол одоо улаан номонд орсон амьтад байжтай адилхан улаан номонд орсон цөөхөн хэдэн авиастаг бас экстрем дугуйчид байгаа. За төвшөөгийн үзүүлбэрийг хамтдаа харъя. Төвшөө маань давж үсгэж байх шиг байна. За моог давж үсгэж байна төвшөө. За одоо нэгэн гоёмсог үзүүлбэр үзүүлж байгаа. За тэгэхээр надад сайн дурын хинч үж болно. 4 хүн хэрэгтэй байгаа. Манай залуучууд өөрийн үзүүлбэр үзүүлэхэд. Тэгэхээр эр зөрөгтэй бас энэ адреналиныг мэдрэх хүсэлтэй эрэгтэй эмэгтэй хамаагүй 4 хүн байна уу? За бүгдээрээ 4 хүн дундаас гаргаад өгөө. За нэг нь би болчих. За нэг нь би болчих. Манай дугуйн холбооноос байна уу? Дугуйн холбоос байж болно шүү дээ, тий? Дахиад өөр 2 байна уу? За нэг нь уу гайхалтай. За 2 залуу манай эр зөрөгтэй 2 залуу маань гараад ирлээ. Өөр дахиад байна уу? Өөр дахиад эмэгтэй байж бол өө сая гараа өргөсөн үү? Тий. Тий баяр үргээ та аздан боллоо наашаа яваарай. За. За гайхалтай. 3. Дахиад нэг хэрэгтэй. One more. За гайхалтай. За энэ спортыг бас та ядаас хөгжүүлэхэд хөв нэмрээ оруулж байгаа шүү. За юу. За одоо манай экстрем дугуйчид маань нэгэн гайхалтай үзүүлбэр. Манай зурагчин хүртэл орцсон явж байна. Яаж хэвдэх вэ? За одоо энэ 5 хүндээ бүгдээр бас алга дэш урам өгöd өгөө. Эр зөрөгтэйгээр гарч ирж байна. За одоо энэ 5-ыг гарч ирсэн бас гоё экстрем үзүүлбэр үзүүлэх гэж байна. За хэн билээ? Очмондох Сондор Амирлан мөнгөн шагаа гэсэн манай сайн дурын хүмүүс бас ирсэн байна. Виртуал дугуйны бас тэмцээнд оролцох тамирчид маань хүртэл одоо энэ зүйл гар бие оролж байна. За Олимпик төрөл Urban Sport, Extreme Sport, BMX. За бүгдээр нэг алга ташаа тамирчидтай, үзэгчидтэй гоё урам зориг өгье. За төвшөөгийн үзүүлбэр. За гайхалтай. За үүний араас бас нэг дараа адреналин бас ялгарч байгаа. Та бүхний дофамин бас их ялгарч байгаа. MC Mr. MC. За энэхүү заалыг бас үнэхээр халууцуулж байна. За дахиад 2 хүн байна уу? Бидэнд дахиад 2 хүн эрэхтэй боллоо. 2 more. Дахиад 2 хүн байна уу? За би нэгэ суучих уу? Хөвтөх юм уу? Хөвтүүл тийм ээ. Дахиад 2 хүн байна уу? Тэ бидэнтэй нэгд 2 хүн байна уу? За манай нэг залуу. Өөр зөрөгтэй хүн байна уу? Ганцхан одоо. Оо досбол уу? Досбол. Оо за манай энэ ах маань ямар гоё юм бэ? Тийм билээ? Их бат. За их бат тахта бүгдээрээ гоёс. Адад аш журам өгье. За манай ах нар бас ховор штэ тий. Ийм боломж амьдрал олон олдохгүй штэ бас тий. За энэ дунд ганцхан хөвж байгаа юмхтэй сондор байгаа. Сондортой бас бүгдээрээ алгаж баяр үгүй. Бас урам өгье. За. Бүгдээрээ гоё ингээ нэг юм спортын соёл байдаг байхгүй юу? Манай BMX-ийн байж байгаа. Бүгдээрээ удаанаар алгаж ишээ. Эхлээд удаанаар тасч жагаад хурдан болгоод өөхөө. Ийм нэгдсэн ч бас тий.
За өшөө хурдан болгоод одоо алгач хурдан болгоод өшөө хурдан болгоод гайхалтай. За BMX-ийн залуучуудаа амжилт хүсье. Хин ихлэгч байна, гараа хин тавихч байна. За бэлэн болсон. Мистер MC гайхалтай түүний араас. За төвшөөгийн акробат. За яг түрүүн ярьж байсан энэ бол Urban Sport дугуйтай акробат хийж байгаа. За дахиад бүгд алгаж баяр хүргэе. За өшөө дахиад үзүүлэх үү? Дахиад харах уу? За тэгээ дахиад харъя те бас. Дахиад нэг хүн нэмэгдэх үү? Одоо нэг хүн нэмэгдэж. За доспол. За манай UNC-ийн одоо энэ явж байгаа бүх тэмцээнийг тайлбарлаж байгаа тайлбарлагч доспол манаас бидэнтэй нэгдэж байна. За яг одоо ингээд 2 4 6 7 хүний дээгүүр давхж байна. За энэ бол BMX-ийн сүүлийн үзүүлбэр. За дахиад алга ташаа бүгдээрээ гоё. Яг зөв. Энд чинь бол одоо энэ хүмүүст урам зориг өгж байгаа шүү дээ. Мистер MC. За. Энэ бол менежерийг эрсдэл аюултай байдал эр зоригийн шаардсан спорт. За та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Хамтраад нь баярлалаа. Та бүхэн тэндээс нэг ус авах эрх өгье. За одоо манай BMX-ийн манай хэрэгстэй гарах учраас хаалганы хэсгийг бас гоё чөлөөдөд өгөөрэй. Хүүхдүүдээ бас хянаад өгөөрэй.
Туудахгүй шагнал гардуулах ёслол болох гэж байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүд маань талбайтайгаа ойрхон байгаарай. Туудахгүй шагнал гардуулах ёслол болох гэж байна. Туудахгүй шагнал гардуулах ёслол болох гэж байгаа тул та бүхэн талбайтайгаа ойрхон байхыг хүсэж байна. За Балас Байк. Дугуй улсын аврах шалгаруулах тэмцээний 6 насны ангиллын эхний гараа эхэлсэн. Эхний гарааг 16 дугаартай тамирчин тэргүүлчихсэн 12-ны ойрох юм байна. 43 13 2 16 43 1 2 дуурайнд орсон 36 дугаартай тамирчин маань яг барааны дээр доор ирээд дугуйнасаа унцглаа. За ахта дараа жилийн тэмцээн байгаа.
За манай медаль авсан хүүхдүүдийн манай эцэг эхчүүд бүгдээ бэлэн байж байгаарай. Медаль өрцөн тамирчдаа бүгдээ баяр хүргэе. Ирээдүйд төв дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан мундаг тамирчид болоорой. Баярлалаа. Яг одоо баланс байк төрлийн 5 насны шагналтуудыг гардуулъя. Хүрэл медаль, хувийн дугаар 31, уудам учир. 5 насны ангилалд мөнгөн медалийг хувийн дугаар 57, ариун сүлд. 5 насны ангиллын аваргын алтан медалийг хувийн дугаар 11, цэцэн. За хувийн дугаар 57. Шагналыг гардуулан хэмээн дугуй холбооны нарийн бичгийн дарга төгөлдөр таныг урьж байна. За манай 6 насны ангилалд медаль авсан хүүхдүүд бэлтэж байгаарай. Манай эцэг эхчүүд. Уудам учир, ариун сүлд, цэцэн баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа. Одоо баланс баяр төрлийн 6 насны ангиллын шилдэгүүдийг тодруулъя. 6 насны ангиллын хүрэл медаль, хувийн дугаар 43, төшиг. 6 насны ангиллын мөнгөн медалийг хувийн дугаар 16, Мөнх Эрдэнэ. 6 насны ангиллын аваргын алтан медалийг хувийн дугаар 8, Чин Зоригт. Шагналыг гардуулан хэмээн дугуй холбооны нарийн бичгийн дарга төгөлдөр таныг урьж байна.
Хүрэл медалийг Түшиг, мөнгөн медалийг Мөнх Эрдэнэ, алтан медалийг Чин Зоригт баяр хүргэе бүгдээрээ. Ирээдүйд төв дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан мундаг тамирчид болоорой гэд. За баярлаа. Тоо удахгүй дараагийн дугууны төрлөөрөө эргээд уулзцгаая.